Монгол Улсын их хурлын гишүүн Мөнх цэцгийн санаачлагаар улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооноос Монгол орны бэлчээрийн төлөв байдал толгомдсон асуудал сэдвт нээлттэй хэлцүүлгийг төрийн ордноо зохион байгууллаа. Монгол Улс 156.4 сая га нутаг дэвсгэртэй бөгөөд үнээс бэлчээр хадлагын талбай 112.7 сая га байдаг байна. Газрын нэгдмэл сангийн 2014 оны тайлангаас үзвэл нийт газар нутгийн 73.8%-ийг хөдөө аж ахуйн газар эзэлдэг. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн дааз хэтэрч байгаа нь малын тоотлогоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь өнгөрсөн хугацаанд төрөөс малын тоотлогоог өсгөхөд анхаарч чанарт биш тоонд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсныг мэрэгчлүүнд хэлэлцүүлгүй үеэр хүндсэн юм а. Бэлчээрийн энэ төлөв байдал бол маш хүндрэлтэй байдалд ороод байгаа. Энэ юу гэхээр малын зөвхөн бэлчээр гэдгээс гол шалтгаалаад биш. Энэ ашигт малтмал энэ байгалийн давагдчихгүй хүчин зүйлтэй холбоотойгоор бол энэ бэлчээр маш их хүндрэлтэй байдалд орж байгаа, эвдэгд сүйтгэж байгаа. Энэ асуудлаас болоод өнөөдөр малчдын амжиргааны асуудлууд яригдж байна. Дээрээс нь цаашлаад улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудлууд хүртэл ингээд яригдж байна. Тэгэхээр энэ бол их тийм өргөн лаацтай, их үр дүнтэй юм хэлцүүлэг болж өрнөлөө. Мөн ер нь бол бид нэр 20 жил энэ асуудлыг ярьсан байна. Энэ хугацаанд бол ямар нэгэн байдлаар хууль тогтоомж юм уу ямар тодорхой нэгэн үр дүнд хүрсэн юм шийдлүүдийг бол бас гаргаж чадаагүй байна. Тэгэхээр бид бэлчээрийг хамгаалах энэ хуулийг бол яаралтай гаргах хэрэгтэй байна. Дээрээс нь малчид иргэнтэйг хариуцдаг ийм тогтолцоог бий болгох нь бол нэн тэргүүн шаардлагатай болсон ийм нөхцөл байдлууд бүрдсэн байна гэдгийг бол энэ хэлцүүлгийн үр дүнд бас голлож энэ онцолж бас дүгнжлэхэр байна. Хэлцүүлэгт оролцогчдын хувьд бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхийн эдийг эдийн засгийн зөв эргэлтэнд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг наривчлан зохицуулах, орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийг анхаарах, малчдад хариуцлага оногдуулах зэрэг асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх хэрэгтэй байгаа талаар ярилцаж санал солилцсон. Эцэст нь оролцогчид мал аж ахуйн салбар төр дундаа бэлчээрийн асуудалд хандах хандлага өөрчлөх, төрөөс үр дүнтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсонтой санал нэгтэй байгаагаа илэрхийлж байсан юм а.